Эрхэм мужигч та бүгдээрэн сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ жолгож байна. За ингээд өнөөдрийн манай ярилцаанач чинь болоод манай оюутан Гэрэл Баатар, энд оюутан Алтан Баяр. За сайн бай уу? Танай хоолой бүр нэг салбарын тийм аа? Нэг салбарын мөн нэг мөрөгжилээр суралц. Одоо өөрөө нь энэ мөрөгжилд бас их дуртай. Тэгээд одоо дэд дунд байхад одоо энэ мөрөгжилээр одоо эхэлж суралцаад одоо энэ мөрөгдлээр шалгангад одоо их сургууль одоо энэ мөрөгдлээр шалгасан шүү дээ. Тэгээд одоо ажтайгаар манай Хохот үндэсний дээд сургуулийн хөтлөгч нэвтрүүлэгчийн мөрөгжлийн ангид шалгад нь ирээд одоо энд бол 3 дахь жилийн мөрөгжлийн одоо дэвшлэлтийн хичээлээр суралцаад одоо энэ жил яг төгсгөж байгаа. 3 жил болсон тийм. 3 жил болсон. Төгслээ. 3 жилийн хооронд бол одоо манай их сургуулийн оюутны дотор амбал нэртэй хүн шүү. Одон гэж хэлж шүү тий. Бүр таньж. Өөрөө нь одоо их дуртай мөрөгжил учраас энэ тэгэл өөрөө бодож жирсэн учраас энийг маань хийл гэж боддог. Одоо юу хийж одоо цаашаа нь хэлбэл одоо ном үссэн ч одоо өөрийн мөрөгжлийнхэн тойрон тийм ээ. Одоо би хажим ямар юм хөтлөвөл жишээлбэл одоо ураг хором хөтлөх юм уу, найр наадам үжиглэг уралдаан хөтлөх гэдэг би ямар юм ярих чухалтай байна уу? Ном үссэн ч одоо тэнжүүл хандуулж өгдөг. Тэгэхад одоо нэг удаа үжиглэг хөтлөхөр ботход тэндээс одоо би одоо энэ удаа юу алдсан бэ гэдэг дээр бас их бодлого хэлдэг. Ярангуу одоо хүн бол амжилтынхаа өмнө омгшиж болно, оморхолж болдоггүй гэдэг үг байдаг. Тийм учраас өөрөө нь лавдун тогтун цааштай чармайл гэж боддог. Гэж минь одоо бид бол одоо сая одоо нялх хүүхдэр авч бол бид бол сая эхэлж одоо мөлхөж игээ. Одоо дараа хожим ирээдүйд бол одоо бид одоо бас одоо алхаж сурна. Бас чигээр гүйж сурах хэрэгтэй. Тийм учраас одоо хамгийн баталгаатай сойрон сайн тавих хэрэгтэй л гэж өөрөө боддог. Тийм учраас энэ чармайлтаас ирсэн байхад Гэрэл Баатарын сурвал сайн тавьсан мэдгэжээ тийм ба. Алтан Баяр өөрөө бол Тэнгэрийн Батга Ерөө найргийн нийгэмлэгийг эрхэлж байна уу? Тийм. Энэ юу вэ? Чиний хов хүнээх нь эрхэлж байгаа. Хов хүнээ санаач хэлж байгаа юм уу? Сургуулаас юу? Эхлэхдээ бол хов хүн би өөрөө зохион байгуулсан юм. Одоо гэхдээ минийх биш л дээ. Манай бүх нийгэмлэгийн гишүүд их. Тэгээд бид бүгдөө энэ юуныхан төлөө энэ Тэнгэрийн Батга нийгэмлэгийн төлөө сайн чармайдаг. Энэ чармайгаад өрөө төмж авж байгаа. Бас эцэг чухалтай байна. Эцээгээд бас сүүлийн одоо ирээдүйгэн бодох хэрэгтэй байна. Ингэж л яваа манай нийгэмлэг. Тэнгэрийн Батга Ерөө найргийн гэж одоо уралдаан дандаа телевизээр ариун гардаг хүмүүс бүр мэддэг шүү дээ. Энэ нийгэмлэгийг чи эрхэлсэн гэдгийг харин хүмүүс бүр мэдэхгүй байна. Хүмүүсүүд энэ нийгэмлэгийг би эрхэлсэн гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ Тэнгэрийн Батга Ерөө найргийн наадам жил үзээд өмбөлтэй сайхан явж бол би бишгүй өөртөө их баярлах юм л дээ. Чи бол мөн ийм нэг зорилготой тийм. Тэр нийгэмлэг одоо голдуу юу хийнэ вэ танаас юм? Манай нийгэмлэг бол голдуу энэ сургууль байгуулагдсан болохоор оюутны дунд Тэнгэрийн Батга Ерөө найргийн наадмын нэр нөлөө хүрээ царыг өргөдгөөж илжүүлэн ухуулгыг хийж дамжиж ингээд бүх орон энэ чинь бүх улсын наадам болсон. Дунд улс дэх бүх монголчуудын наадам байгаа. Тэгээд бид оюутнууд сайхан оролцох хэвээр сайн чанарлаг бүтээлтэйгээ сайхан уян голж оролцох хэвээр. Энэ үнэ төлөө бид жаахан зармах хэвээр гэж бодож байна. Танай хоол чи одоо бүр их сургуульд бүр ажил ариун байна ш та. Нэг нь хөтөлж яарна, нэг нь одоо нийгэмлэг байгуулж яарна. Тэг хичээл яана. Одоо хичээлийн асуудал бас үнэн хэлэхэд их том асуудал. Яг тэгсэр одоо гадагвар ингээд олон юм хийгээд явна гэхээр бас хичээл саатан шүү дээ. Тэр үед одоо энэ хичээлийн болоод тэр гаднах хоёр учир явдал ч юм бас нэг юуны харш болоод ирнэ. Ямар үеийн хөтөлбөр явдаа чи? Гаргийн 6 өдөр юм уу? Эсвэл өдөртөн юм уу? Оройдон юм уу? Энд чинь хүний тэр одоо үчилэг юм уу тоглолт одоо найр наадам учраас хэлж мэдэхгүй шүү дээ. Гэнтхэн үдийн хойно байж магадгүй, оройё байж магадгүй. Тийм үү чи гिचээлтэй шууд авах. Шууд холбогдолтой. Тэгээд одоо зарим үедээ чөлөө авна. Сүүлж ирээд ингээд дандаа чөлөөд авсараа тэр одоо багш нар хүртэл дургуурч шүү дээ. Энэ дандаа чөлөө автлаа гэсэн. Бас их хэцүү асуудал. Одоо энэ юусэн одоо юусэн сайн муу ч гэсэн одоо чөлөө хэлж ийн багш нарт одоо заримдаа хэлэгдэж жангнагжууч одоо 9 энэ 3 жилийн сурлагын амьдрын одоо их миний өөрийн бодлоор их амар баяр хөөртэй өнгөрүүлээ гэж бодож байна. Учир нь би бас уулын их сургуульд байхдаа дууна мэрэгж сурч байсан юм уу. Тэр үедээ одоо би сургуульдаар байхдаа мөн чамтай адилхан байж дандаа гадшаан гараад өд оройно чөлөөгөр бүр гадна яваад одоо дуулнаа. Бас мөнгө олноо. Одоо тэр үедээ бол гол зорилго нь мөнгө олъё гэсэн бодлоо яж. Тэгснээс одоо хичээл бүр нөлөөлөгдсөн шүү дээ. Тэгээд бүр дууна мэрэгжлээ шалвар орхисон байхгүй юу? Тэр ч одоо их асуудал, үнээр их асуудал. Одоо тэрий энэ чөлөө гоох чинь бас нэг зүйлийн
их урлаг байдаг байна. Чөлөө гоёх бас их Чи яаж гоёж байна? Гоёж байна. Биш харагдах юм уу та. Их хэвтэй гоё шүү. Одоо энэ бүгд уучраамөр хичээлтэй цаг тохируулаад байж болохгүй. Энэ бас хичээлгүй цагтаа ингэ сайхан тохируулаад яг одоо болохгүй гэхтнээр багшаа надад чөлөө өгөх болов уу? Одоо яг явахгүй болохгүй юм байна. Гэ нэг сайхан урлагтай шиг хэвтэй шиг гоё ч. Тийш гоё аваад ир. Надад заавал хичээлээр ингээд нүлгөөлөд байхад одоо бас болохгүй шүү дээ. Бас хөчөө. Тийм одоо энэ хамх сүлдэн бас хугацаа эзэн шалгалт байна шүү дээ. Яг хичээл ариун орохгүй сурагчид бол тэр хичээл төрөнд баригдана. Тийм ба жирийн хаваас доош бол одоо энэ хичээл төрөнд тэнцэхгүй шүү дээ. Тэгвэл одоо дахиж нөхөж шалгахтай шалгалтанд орох. Миний хэсгээд барихсан. Тийм үү. Дээр удаа манаас ярьж яндар танай салгуур юм ба. Удууд болоод тхэн хоолоо. Жаргал хоёр. Тэр хоёул ярьсан. Одоо их сургуулийн оюутан бас одоо манаас бол энэ жоос зардаг газар бол ариун байна гэжсэн. Тийм. Жоос одоо өдөртөө хам сурлагтнаа одоо төрсөн өдрийн баяр юм уу одоо гацаан явж наадах юм уу ил талаар бүр жоос мөнгөнөө зарлахтай болж байна. Хүн чиний тэн дээрээс одоо би энэ мөнгийг гаргахын төлөө гадна явж энэ мэрэгжилээ төвшиж нэг амьдрах юм жоос олох юм уу? Тэр тийм санаагаар явж байна. Юу бол байна. Учир нь байн утас аваад л одоо би жоосгүй болчээ. Одоо идэх жоос өрөхгүй. Одоо би өсч чинэ гэтэргээд л утас авахаар нь бас өвгөө санагдана. Төгсөх оны сурагчид болж ин бас нэг талаар буян дааж чадвар бас байвуулах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас одоо энэ багч гэсэн яхан өөрийн хүч хөдөлмөрөө гаргаж байгаа яхан мөнгө олох юм уу гэж бас бодлого хэлдэг. Энийг 3 дугаар онологдсон. Нэгээс нь эхэлсэн биш үү? Нэгээс хөдөлсөн. Тэгэхээр тэр үед бол одоо бас бид сая их л мөрөгжил сурж байгаа учраас бас өөрөө нь багч гэсэн надад жавшаан олж ил явбал бид очиж хөтлөх ёстой шүү дээ. Одоо ч гэсэн адилхан. Гэхдээ одоо гадна тусгай үчилэг юм уу? Тэр үед манаас тус одоо тэр сургууль юм уу? Жохон байгуулж байгаа учраас бас жоох хэмжээний харамж гэж байна. Тиймэрхүү байдалтай. Тэр эхлэхэд бол тийм харамжинд болох сүүлдэн бүр харамжинд нэгмсэн татагдаж шүү. Манус тэр үст бол тэгээ татагдаж ирсэн юм. Өдөртөө хамаг анх олоход одоо 50 60 төгрөг өгжсэн. Сүүлдэн бүр хэдэн жугаар олоод ирсэн чи одоо суралцах бүр дургуул. Гадна ажил бол болох юм байна ингээд тэгээд гүйж илээсэн юм. Одоо ярангуй нийгэмлэгийн хувьд тэр мөнгүүдийн хаанаас ирнэ? Манай нийгэмлэгийн хувьд эхлээ байгуулахад бол би эл газраас сайн ааж систем бодлого голдуу миний ээж аав ихтэй тэгсэн. Ээж аваасаа авч нийгэмлэг байгуулж. Тий. Нийгэмлэг байгуулахын үед чинь ээж аваасаа гаднаас олж байлаа шавд гурлагийн холбоо энэ сонин мэдээнээс салбар сайн ааж систем буудлын интерес үр дэмжлэг өгсөн. Манай бас хамт сурагчид одоо нийгэмлэг байгуулснаа дараа нийгэмлэгийн бэлэг мөнгө бол яаж ирж байна гэвэл бид өдөрт сайн дурыгаас ингэ тусалдаг. Өдөртөө өдрийн ингээд орж ирэхтэй зэрэгдэн өөртөө хэдэн зоос өгсөн ч болно. Өгөхгүй ээж ч болно, өгсөн ч болно. Нэг төгрөг ч болно. Хамт сурлагт нь. Тийм. Одоо манай нийгэмлэг мөн яг ийм янзаар л явж байна. 1 жил болсон тийм үү? 1 жил болоогүй 3 сарын 19-нд байгуулагдсан. Өнөө жилийн 3 сарын 19 үү? Тэгвэл одоо саяхан эхлээд байгуулагдсан. Тийм. Одоо дөнгө манцтай байна. Их сургуулийн дотор ийм одоо тануусын яг хийн гэсэн одоо хүмүүс бүр ингэж ажиллаж байна уу? Жишээлбэл бүр ингэж хөтлөгч болоод ажиллаж байна, бас нийгэмлэг байгуулж байна, ээлжилийн ажил төрөлд ингэж бүр яаруу байна уу сургуульдаа? Сурагчнаар. Одоонх нь бол тэгэд яардаг. Учир нь яагаад гэхээр одоо сургуулийн хүрээнд дэр орж исэн олон жилийн бас одоо аж ахуйн талаар хөрөгчөө байдаг шүү дээ. Тэрийг одоо аргач ахын төлөө оюутаж гэсэн өөрөө багч гэсэн хөдөлмөр урсгаж дахиад хэлвэл ээж аваан мөнгө өсөж гэсэн багч гэсэн жах ариулъя л гэж боддог байх та. Тэгэхээр манайхны барахтай нөхдүүд бол одоо дуулж чаддаг нь бол одоо хоолн танк юм уу? Төтийн буудлын очиж дуулдаг, морин хурдатдаг, хүмээ дуулждаг гэх мэтийн хүмүүс бүгдээрээ очиж одоо чадхынхаа хэрээр очиж ингэж хөдөлмөрлөдөг. Тэгээд бас нэг хэсэг хүмүүс нь бол бас алтан баяртай адилхан бас өөрөө нийгэмлэгтэй зарим нь бол сэтгүүл хийж штэ иймэрхүү хаваараа бас сэтгүүл хийж байгаа хүн сурагч харин байна. Тэгээд ийм ажлыг хийж байна. Гэвч одоо энэ сэтгүүл хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг бас бодоо өчөд тийм их мөнгө олох ашигтай юм биш штэ. Учир нь эний худалдаад жоос олно гэдэг чинь бас одоохны жах талбараар авчлууд их хүчээр байна штэ. Гэсэн ч үл эдвэс өөрийнхөө чармайлгаар хийж ил байна. Маш их одоо хөдөлмөртэй бас нэг талаар хэлбэл оюутны кандидат бас нэг юулийн одоо номын тийм сайхан
буйныг хийж байна гэж боддог шүү дээ. Тэднээс бас яхан сурах ёстой. Сайхан ажил байна гэж боддог. Одоо танаас энэ бодлоор чухам одоо нийгэм дээр гарах чухам тийм амархан байна уу, хэлбэрхэн байна уу? Нийгэм дээр гарах бид одоо эхлээд дунд сургууль байх үед одоо юу ч гэсэн одоо их сургууль төгсөө гараад л нийгэм дээр гарсаар ямар гоё юм бэ л. Би ч одоо ямар чөлөөтэй хүн болоод тийм гоё болоод. За дуустай маяг одоо тэрэг барьчихсан, гэрд суучсан, төлөвсөж ягаацсан, тэгэл суудаг гэдэл боддог. Одоо ингээд их сургууль төгсөөд гараад ажил ирнэ гэхээр одоо ёстой толгой өгдөг ажил. Одоо олонхын оюутнуудын дунд одоо тиймэрхүү асуудал шүү дээ. Одоо компьютер нээвч одоо ажил ирэх тэр байгууллага хаа байна уу, юу болж гинөө гэж ярина, тийм ээ. Тэгвэл одоо манай орон нутгад ямар оюутнууд ямар арга бодлого авч гинөө гэж бас утахгүй бас асуун сургална, тэнд юу болж гинөө, яаж гинөө одоо бүр л тийм нэг төгсөөд гараа ирсэн чи одоо бүр ажлыг хаа нэг юмар одоо хүн эснүү, ажилтан эснүү л гэдэг дээр бас их анхаарал болдог байна. Бидэнд бол суралцах сайхан цаг тохиолдоод ажил олох муухай цаг тохиолдолд тэ. Тэгээд энэ ажил олох тухай ингээд ярих юм бол ингээд шууд л би ажил олно гэдэг ингээд зөндөн энэ Гэрэл Баатрин хэлдэг шиг би ч н одоо нийгэм дээр гарыг гэж ингээд боддог байсан. Хичээл дээр хичээл ороод л өдөртөө энэ дэр нэг дөрөв түлээл хэсгэлтэй л одоо юу ч хийж болохгүй номол шагаах чухалтай гэдэг. Одоо энэ дэр чинь асандаа үжилтэй болж би болов дахиад сурмаар шиг санагддаг. Тэгээд энэ ажил олох тухайг бол өөрийн биедээ зохицсон юм хийж явал гайгүй шиг байхаа гэж боддог. Тэгээд бас би эрдэн тийм нэг жоохон сонин шиг хүн би өөртөө малчин болсон ч яах вэ гэж боддог. Одоо энэ ажил. Чамайг яг малчин болгох тийм завшаантай малчин болгоул гэж болдгийг нүү. Би бас ингээд өөрийгөө бас тэгж боддог. Одоо ингээд яг хүрээд ирвэл бас яах вэ гэж боддог. Одоо ч ингээд зүгээр ингээд бодоод явж байна. Яг хүрээд ирэх цаг байна. Хүрээд ирвэл чи үнэн жоригтой очиж дийлнэ үгүй юу? Одоо хамгийн их авшир болж байгаа нь манай их сургуулийн оюутнууд нутагтаа харихгүй шүү дээ. Тийм. Одоо танаас саяхан ярьлаа бүр ариун хүмүүс бас харин гэсэн бодол байна. Тэгээд яг толгой дээр нь таарад ирэхэд бол харьдаг хүн байхгүй шүү дээ. Тийм. Бүр л хотод үлдэнэ. Улам дээшээ явах юм уу? Улам өөр газруудаар явж ажиллах юм уу? Жоос мөнгө илүү олдог газар явна гэхээс нутагтаа гараад одоо аав ээжийн хаан хажууд малаа хариулаад тэндийг хором найраа хөтлөө, тэндийг амьдралаа өнгөрөөгээд одоо тийм бодолтой хүн байлаа ч гэсэн яг тэр чагдаар юм бол тэгэж хийдийлэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд танаас бол одоо энэ бүр өөр хоёулаа бол бүр хөтлөгч нэвтрүүлэгч чинь ангиас төгсөж байна. Одоо удахгүй чи бол одоо сая одоо бэлэн нийгэмдэр гарлаа. Тэгвэл одоо нэг өөрийнхөө биендээ тохирсон нэг ажлыг хийн. Тэгээ энэ нэг мэргэжлийг танаас өөрөө даяа гэж ойлгож байна. Одоо бол байхaltaа шүү дээ. Танай сургуулиас одоо өнөө жил хэд төгснө вэ? Одоо 40 хэдэн хөтлөгч төгснө. Бүр хөтлөгчийн мэргэжил. Тэгвэл одоо манай Өвөр Монголын их сургуулиас бас танастай адилхан бас төгснө. Тэгээд би бас сураг авсан. Бараг нэг салуур бараг 5 жин хөтлөгч ингэж бүр гарч ирахаар одоо бэлэн байна гэж байна. Тэгээ энэ ариун хүнөөс бүр хаана очино гэж ярилж байна. Танаас ер нь хаана очиж ажиллана гэж боддог юм. Одоо манай ангид мөн нийт одоо 2 анги хавааж байгаа хөтлөгчийн анги. Одоо манай юунд тэгээд салуурд одоохонд бол 2 юу хаваажсан. Тэнд дотор нь бол нийт 40 хэдэн сурагч байна шүү дээ. Тэдгээр сурагчдын манаас одоо бүр төгсөг гэж байгаа учраас одоо таарлаа уулзлаа л одоо асууж шүү дээ. Төгсөөд одоо хаа юу хийх чигээ ямар юм хийх чигээ. Тэгээ барахтай нь бол одоо нутагдаа харж үйс босгоно гэж ярьж ил байна. Зарим бол одоо бусад мэрэгжилээр бас юуж ажиллах санаа байна. Тиймэрхүү хүмүүс бас байна. Бүгдөө энэ жишээлбэл 500 гаруй хүн төгсөөд бүгдөө хөтлөгчийн мэрэгдлэр ажиллана гэдэг чинь ярихаа өстэй хүч орно шүү дээ. Зөвхөн далай дотроо төмөн эрэхтэй адилхан шүү дээ. Ажил явуулна гэдэг нь тийм анх эхлээ орох нь өстөө лав тэгж л бодсон байдаг. Чиний хувьд л сая орж чи одоо өөрөө ямар бодлоо хөтлөгч мэрэгжлээ сурсан чинь манай багш ч ингэж хэлдэг. Танай 50 манай анги 50 сурагчтай. Одоо 50 юу? Тийм 50 сурагчтай ингэж 2 анги хуваасангүй мөн 2000 оны хөтлөх тэмдэглүүлэгч анги гэдэг. Нэг л ангид 50 сурагчтай. Тэгээд манай багш нар хэлдэг. Танаас бүгдээрээ хөтлөгч нэвтрүүлэгч болохгүй даваа гэж. Тэгээд миний тухайн ангич бодолтоор бол амьдралын хандлагч дээр ингэ гарлаа чи төгсөөд хаа ажиллах вэ, юу хийх вэ гэж надаас. Тэгээд би төгсөөд биш төгсөн мөчөө би алшаа тарина гэж ярьсан. Юунаач уучраас гэвэл их үеэлдэг чих чухалтай. Би энэ мэрэгдлийг сураад жишээлбэл биднээ энэ авъя гэсэн байгаа. Миний нэг бодохоор зүйл нь бол биднээ нэг энэ хөтлөгч мэрэгжлийн хуваас авчлал авъя гэсэн зүйл байгаа, олъё гэсэн зүйл байгаа. Тэр хэлний урлагийн самбар өдөөд л шүү дээ. Энэ Монгол үг хэл үсгэж хэн авч ирвэг бол мал малчин хоёр л. Тиймээрэн чи тэднээсээс бас суралцах хэрэгтэй. Одоо ингэ хөдөө газар очиод айл ингэр суучаад эсгээ дээрээ суучгаад өмдөнгөвөд устдаг тийм хөтлөгч байж болохгүй.
дахиад хат хувцсан дээр нэг ишгээ зардаг тийм сурвалжлагч байж болохгүй. Тэгээд л энэ Монгол амьдралын бүгдийн сайн ойлгосноор дараа нь сая эргэж хүнд нэвтрүүлж, эргэж хүнд хөтлүүл ямар гэж би өөрөө дандаа ийм нэг бодол тавиадаг. Тэгээд төгсвөл одоо нусгатаа харъя гэсэн бодол байна тийм үү? Тийм. Зөвхөн одоо надын клауд хэрэглээд байж болно. Миний нэг бодлоор нь бол миний авах гэсэн юм, над өгч чадах зүйл, миний аливаа тэр бүх хөнгөр нутагд байна гэж. Тийм. Манайхны бас нэг хэсэг анх эхлээд бүр тэгэж боддог. Чиний хот одоо чи өөрөө. Одоо бид яг харин гэж бодож байна уу? Төгсөг гэжгээд оюутад уучраас бас олон бодно. Ярангу бас шүнж болсон жүүдэл өглөө босооч гэсэн бодох тийм хэмжээнд төрж ин бодож үүсгэхээр нэг хэсэг хүмүүс нь бас содлох сурагчаар шалгана гэж. Тийм сурагчид бас цаашаа үүжих чухалтай. Би ч гэсэн өөрөө нь одоо тиймэрхүү хандашаар одоо чармааж байна. Учир нь одоо их сургууль төгсөөд одоо цаашаа бас сурах ёстой, чаанаас уулны чана ууд байна гэдгийг бид бас ухаарах хэрэгтэй. Бас яхан юуны шимтгийлээс авах ёстой гэж бодож байна. Тэгээд мөн манастай адилхан одоо ингэж содлох сурагчаар шалгаж байгаа сурагчид бас олон байна. Ингэж шармааж байгаа. Танайд дотор одоо яг сайхан Алтан баярын шиг одоо юу нутагтаа харна. Нутагтаа харна гэсэн ийм бодолтой хүн арин байна уу? Бас олонхий байна. Их олон тооных байна. Учир нь одоо тэндээ очиод бас одоо тентхийн одоо манайс ч юм хөтлөгчийн мөрөдөл тентхийн араажуу юм төлөвс дахиад соёл бие тамир араажуу төлөвс товчоо гэх мэтийн одоо эсний мөрөжилдөө тохирж байгаа ажлыг ярьж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө ол. Санаанууд бүр тэндээ нэргээд үлдэнэ. Тэндээ нь очиж одоо адалд орох санаатай. Тиймэрхүү байдалтай. Их сургууль төгсөөд одоо олонхой оюутад бол бүр өвмөгтэй найз, эрэгтэй найзтай болно шүү дээ. Тэгэхээр одоо бас тийм үжигдлээс олон болж байна. Одоо жишээлбэл одоо эрэгтэй найздаа татгадаад нутагтаа явд ийлэхгүй байж байгаа юм уу? Өвмөгтэй найздаа татгадаад нутагтаа харихгүй байгаа юм уу? Ийм үжигдлээс хүний анхаарлаас их тач. Оюутдын нэг их оршиж байна. Одоо тийм одоо бас тэр хөдөл ярьсан. Одоо барыг их сургуулийн оюутан баг нь бүр янаглаж байна. Бүр найзтай төгсгөн өмнө одоо энэ нэг одоо сайхан ажил олдогтой адилхан одоо энэ найз олохын бол бас их сургуультай байхдаа бүр найз олно. Тэгээд одоо төгсөнгүүд амир найзаа дагуул хаа явах уу? Энэ уул нь нийгэмд яаж хандна? Нийгэмд одоо хаана очиж ажиллана гэсэн амир их сургуультай байхад бүр бодол хийлдэг гэж байна. Манай нэг дээд дунд багш нь энэ багш байсан тэгээд ингэсэлж байна. Өө данс дээд дунд чинь тэгээд янаглаж байж болохгүй шүү дээ. Нэг найз нь ингэсэлж байна. Танаас битгий одоо энэ дээр ингээд сурлагааны одоо их сургуулийн их сургуулийн хүрээд ингээд чинь янгийн хүрээд юм байд ингээд. Тэгээд чамаагүй багш нар одоо манайсын дээд дундын багш нар үрсийд ярьдаг. Одоо танаас бүү яриад л их сургууль орчвол одоо танаас одоо дараас юм байхгүй одоо өмхтэй найз олох нь болоод эрэгтэй найз олох нь болоод тэгээд явхад бүр хинч хамаарахгүй тэгэж ярьдаг. Их сургууль дээрсэн чинь их сургууль болохгүй нийгэмд гарснаа дараа олоо гэж үгүй ээ. Одоо их сургууль орсон их сургууль бүр хамаарахгүй байж тийм. Их сургууль өнөө хэлэхэд хамаарахгүй шүү дээ. Би одоо итгэхгүй болчихсон. Би одоо төгсөөд гараад өнөр хамтаа чуг адлаа олно гэдэг маш их хүчээр адал. Өстэй хүчээр адал. Дахиад чуг нэг одоо жишээлбэл шилэн голын хүн бол хоёулаа нь одоо шилэн голдоо очиж адал олно. Гэнтхэн тэр одоо нэг найз нь ондоо нутгийн хүн байвал яана. Тэр бас асуудал шүү. За чигээ хоёул явна уу? Дахиад нэгэд хэлбэл хоёулаа мөрөгжил их одоо өндөр түвшинтэйгээр ботход хоёулаа нь өөрийн орон нутагт авчаа хийнэ гэхээр яхан санаад дуу. Би бас миний хэр төвшин өндөр байж байгаад би юунд заавал орон нутагт авчихъя гэж бас боддог хүмүүс ч гэсэн байна. Тийм учраас энэ үл их зөрчил тань. Одооны оюутны номдуудаа бараг жооны бас 80 эрдэнэ оршиж байгаа асуудал. Одоо хоёулаа нь яаж адил олно вэ? Гэр Баатар хаанаас найз болж? Манай нутгийн. Манай нутгийн. Мөн одоо мөрөгжил гэхээр бас одоо мөрөгжил үү? Биш ээ тэдний мөрөгжил бол одоо асар барилгыг журд төлөвлөх тиймэрхүү мөрөгжил. Тэгээд одоо сая хэлдэхэр мөн тийм хүчирдэл бол зөндөө тохиолж байгаа. Сургууль дээр байхын үеийн бодол болоод нийгэм дээр гараад ирэхэд бол шал өөр шүү дээ. Тийм. Ажиллах орчин тойрноос аваад чиний явуулж байгаа хүмүүс чинь одоо бүр шал өөр. Чиний их сургуульд байсан бодож байсан тэр сайхан гоё сайхан хүсэл бодол бүр биелэгдэхэд бол амар бэрх байдаг.
жоохон сэрэхгүй сайхан зүйдээ гэж ирдэг шиг болох гэсэн. Манай сая их сургууль төгсөөд Бээжинд очиад одоо Бээжинд очицаараа баг нэг юм хийвэл баг бүр бүтээд мөнгө олох юм уу, нэр гарах юм уу ингээ бодсон. 10 жил Бээжин дээр яваад юу ч хийдийлээгүй шүү дээ. Тийм ээ. Одоо Санснаас өөр 90 онд байжсэн. Их сургуульд байхад учир нь хэдүүл хоорондоо ингээд бүр сурагчид учраас тийм өрөөгүй шүү дээ. Одоо нийгэмдэр гарч ирээд одоо явуулчаад унтан бүр одоо яхан ашиг орлогын талаас ч хүмүүс бодлого хэлэх нь яг шүү дээ. Учир нь амьдрын нэг зүтгэжигээ учраас тийм аа. Тэгэхээр одоо бид одоо очиж хүнтэй ингээд ярилцаа зовход ажил бүр ашиг орлого юу одоо жишээлбэл хоёул нэг хамжилчгээд дэрвэл надад хэдий ашиг өгнө. Тийм аа. Тэр хүмүүс чигж ярилж шүү дээ. Одоо над хэдий ашиг нөгөө чамд би хэдий ашиг нөгөө. Тэгээд олонх нь бол одоо бүр аж ахуйн талаас харьцдаг болж байна. Одоо их сургуулиуд тийм биш. Одоо өнөөдөр би надад 50 төгрөг байна. Би энэ Баринкад нээд нөхдөд авч гараад чуг идчих магадгүй. Маргааш нь Алтан баяр жоостэй биднүүсээ авч гараа идүүлсэн ч байж магадгүй. Ямар бүгдээр ингээ хоорондоо одоо нэгнийх нь багч гисэн юм байвал хэдүүл хаваалчаал тэгээд арайч одоо тэгж өсгөлэн амьдрахгүй л одоо тэгээд дөнгөж аргаж байгаа амьдрдаг байсан бол одоо нийгэмдэр гарсан шал өөр болоод. Одоо Алтан баярын хин дандаа Гэрэлбаатарын нэг их зовлонтой учир мөн одоо нэлээд юу байж та санаанаас гадуур очроод үнийг хэлбэл саяхан их сургуульд орсон хүнд одоо ийм ариун ажлууд ингээд нийгэмдэр гарвал ийм хүчтэй байна гэж хаад нэлээд ариун сэтгэлийн дараас өгчих юм уу? Үгүй тэрнийг бол мэдээж нүдэн өмнө байгаа учраас манай нэг багш хэлж ирсэн. Хэрвээ чи нэг цамаа цэвэр ус байвал нийгэмд ойр тоссон аян дээр бохирдолтой ус нэмээд харуулсаар тэгж өрдөг гэж ярьдаг. Одоо нийгэмдээ гарвал бөрөл хүмүүсвэр ашиг онжуурынхаа төлөө би чамтай жоохон Гэрэлбаатарын хэлдэг шиг над олдох зүйл юу вэ? Чамд олдох зүйл юу вэ? Ингэж л яриа байж таг. Тэгж хэлвэл бас их аюултай байна да. Чивэрхэн ус байцсан явсаар бүр болонгэртэй бол ухаан арга болчих чи одоо бас аюултай болно. Тэр нийгмийн энэ их байдалд их одоо нийгмийн энэ урсгалд бол их автаж бас босгүй да. Их сургуулийн оюутан одоо нийгэмдэр гарсны дараах ярьж байна. Харин одоо өөрийнхөө нэг үжил бодолтой байж босоод таны саяхан ярьдаг шиг. Одоо хэрэв үнэн хөдөө нутагдаан тийм их сэтгэлтэй бодолтой байдаг. Үнэн харж болно. Харин энэ нийгмийн урсгалд хоттол ийм мөнгө олдог, хоттол ийм гоё байна. Заавал хотод амьдрах гэсэн ийм нэг урсгал хүмүүсийн яриач хураанд ингэж л их орох бол бас дэмээл. Харин өөрийнхөө тэр одоогийн чиний санаа бодолтойгоо адилхан төгснөө дараа шууд нутагтаа хараад явчихвал их гоё. Нутагтаа хараад гэдэг юм. Хийх юмаа хийчихвэр. Тэгээд л одоо нутагтаа хараад юу сансан зүйл бүхнээ хийгээд энэ талаас миний бодохоор одоо манай хэдэн төгсөөд гараад ажил дээр очиж хийжгээд бас нутагтаа очсон хүмүүс байж та. Гэвч одоо тэнд очиод бас яг тэдний санснаар бас хүсэл нь биелэгдэж өгөхгүй байж байгаа. Үжиглүүд бас олон байна. Бид нутагтаа очих бүхэн тэр юм сайхан биелэгдэнэ гэж бас хичүүл байж байна. Одоо хаа болсон ч бүр ажлын байр олоход хүчээр болж ингэдгийг бид бас сайхан сэхэс хийвэл болно. Сэхэс хийвэл таарна. Одоо бид одоо нутагтаа харьлаа ажил бидэнд тохируулна гэсэн юм биш шүү дээ. Тиймэрхүү байдал. Гэвч одоо манай нутагтаа хариулж авшааны илүү шиг болох юм уу? Авшаан найрон болох магадгүй. Нутгийн тэр одоо удирдлын нар бол сэлжсэн. Одоо нутагтаа ирвэл одоо бас тэдэнд бол жоохон харгалжил байл байна шүү дээ. Харгалжил бол их байна. Жишээлбэл одоо төгссөн оюутад нутагтаа очиход ирвэл тэдэнд бас одоо жоохон одоо хүн мөнгө гэж ялдаг өгж иго. Виз босох гэн дэмжиж шүү дээ. Одоо 3-аас 5 том хооронд одоо чамд 2 юм уу 3 жилийн хугацаатай хүн мөнгө байхгүй. За тэгээд өөрөө виз босох гэх их дэмжиж байгаа. Энэ үл их сайхан ажил. Тийм учраас бид бас энийг бас өөрөө барьж атгаж маа төгсч байгаа оюутад бол тэрийг ашиглавал бас жоох хөстэй гэж бодож байна. Эрдэн хүчрийг бол зоригоор хүслийг бол биелэлээр гэдэг. Юуны ордол бид чадвар энтрэн бүрэлдэхүүнээ дараа зоригтой л байх чухалтай л да. Чинь бүгдний их хөлийн бөрөнгөд ирж байгаад би нэг очиод нэг хэрэм мөрөгчөөд энэ хэрэм хатуун би дахиж ирэхгүй би дахиж энэ дэвэр гатлахгүй гэж болохгүй шүү дээ. Одоо бүх их олон жилийн хүчээр даваа цаанч нэгэ түлээж байгаа. Алдаж л байж л босдог байхгүй. Тэгээд унахгүй бол алдахгүй бол хаанаас тэгэж бос гэсэн үг гарна да гэж боддог. Алдаж чадахгүй он чадахгүй хүнийг бас хүнээр үддэггүй гэж бас бавгийн доктороо хэлж байсан шиг санагдаж байна. Дахиад бол нутагтаа их сургуулийн төгссөн оюутад нутагтаа хариул өнөр бас их олон юм их чухалтай байж юм тийм ба. Бидний одоо жишээлбэл одоо уурхаа одоо их гарч штэ. Тийм учраас манай одоо сэтгэлтэн хүмүүс ч болсны учраас тэнд очиж бас өөрийн хийвэсэж явах ажлаа хийх бас таарна. Жишээлбэл одоо бас хойл сурсан хүмүүс очиж малчид бас хуулийн тухай мэдлэгийг бас уламжилж болно штэ. Тийм ба. Энэ ажлыг бас биднээс хийх хэрэгтэй.
сурсан учраас сурж өөрийн сурсан бүх юмыг зориулах хэрэгтэй. Учир нь тэнд бол одоо нэг хэсэг одоо ийм хүчрэг байдалд ороод байна. Тийм учраас эндээс төгссөн өөрийн багч гисэн одоо хуулийн тухай мэдлэг юм уу мэрэгшил олсон хүмүүс тэндээ очиод юу ямар сайхан байна. Тентгийн хүмүүс их баярлна шүү дээ. Би яг иймийг одоо манай нутгийн хүмүүс хүлээж байна. Тийм учраас төгссөн оюутад багч гисэн өөрийн нутагтаа гэсэн хүч хөдөлмөрөөр өргөнөө гэж өөрөөс хүсэж байна. Ганцхан даргаыг бас их сургуулийн оюутнаас авч штэ. Би дээд 1 дээд 2 дахтаа ингээд дандаа хичээл дээр л би ганцхан дарга болохоор явнаа, ганцхан дарга болохоор. Тэгээд л манай чи ганцхан дарга болохоор яв гэд. Дахиад дээд 3 хүрээд ирсэн чинь яг ганцхан даргыг оюутнаас ингэж хэлж байгаа юм. Тэгс чинь надыг багш хэлж байна. Чи ганцхан дарга бас болж чадахгүй. Одоо ганцхан дарга чинь оюутнаас авч шүү гэж тэгснүүдийг сахилж ирж байсан. Манаас нэг Жуны амралтаар тэнд очиж яриа хэлтгэлийн уралдаанд оролцжээ. Нутагдаан. Тэгээд тэр ярианы сэдвийн гол сэдв нь бол өөрийн нутгийн ам ахуйг яаж хамгаалах юм бэ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд тэр уралдаанд манай нэг нутгийн залуу төрүүлсэн. Тэр өөрийн яриандаа ийм нэг сэдвээр үгүй ярьсан. Одоо их сургуулийн оюутад их сургуульд явж гинаа л гэдэг өөрийн нутагтаа ирж гин хэдий байх. Үнэн нутагтаа ирээд өөрийн тэр чадвараа гаргаж байгаа хүмүүс хэдий байна уу? Тэгэж ярьсан. Тэгээд надад их юм санагсан. Бас нүүр үл их шигч бодгосон. Учир нь би тэр үед их сургуулийн 1-р онд байжсэн. Тэгээд нэг бодоо гэж бол бас үнэн тийм аа. Тэр манай нутгийн хүмүүс бол үнэн их сургуульд явсан. Багч гисэн юм сураад ирээ гэж явуулсан байтал очиж ирэхгүй алга болчих юм бас хүмүүс их тэдэнд их одоо гомдож штэ. Тийм аа. Энийхэн өөрөө нанаар ийм нэг завшаанаар хэлж гаргаа тийм ба. Танаар явчихад ягаад нутагтаа ирдэггүй. Ирсэн нь ягаад өөрийн тэр хөдөлмөр хүчээр өргөдөггүй. Тийм ба. Одоо би их сургууль төгсөө ирчлээ ажил аваануу л гэдэг хараа сууж хаас биш. Ягаад тэгэж хүчээрөө очиж тэр мэржлийн гаргадахгүй юм бэ гэж тиймэрхүү шиг ярьжсэн. Тэгээд над их сонирхол өгсөө. Би одоо энэ жон ч гэсэн очоод боловол нэг нутгийнхаа одоо хүмүүс тань багч гисэн одоо ачтай тустай ажил хийе л гэж боддог. Учир нь тэднээс бол одоо өөрийн одоо биднээс одоо дүүнэр хийдэж шүү дээ. Бас сургууль бас жалгаад явуулчулаад тэднээс одоо их сургуульд явлаа одоо ажил олох хүчээр байна гэж барахтай одоо гэр яхандууд бас тийм нэг бодлоо өгж шүү дээ. Их сургууль яваа адал болохгүй юм сургуулиуд суулгаа юу их хийгээд тэгэж тиймэрхүү бодлоо байна. Гэвч одоо тэр бодлоос таягдаж бас явуулаад бид бас бочиж ирэн шүү. Нутгийн та нарын бол сэтгэлийг бол гомдаахгүй шүү гэж тийм л юм байна. Яг ингээд дээд думдаан төгсөөд явах чинь нэх өндөр үтэн шалгаад л одоо нэг их сургууль орчлоо гэдэл бахаа тий. Сургууль чинь их баярлна, ээж аав чинь их баярлна. Одоо тэгээд манай гацаанаас ийм хүн гарсан шүү гэж гацаан дарга бас их баярлдаг. Дахиад сум хушуу бас их баярлдаг. Их дэмжлэг өгдөг. Ингээд л чамд итгэхэд явдаг. Энэ нэн илүү ингэж явсан хүнд нэн илүү нутагтаа хайж ирэх ёстой л гэж би боддог. Тэгээд харин аль дэмжсэн хүн нь аль нутагтаа ирэхгүй шүү дээ. Одоо тийм. Тэр бас өөрийн бодлоо байж. Дэмжихээс улам жаашаа ингээд улам дээшээ явъя, улам чирмээ, улам хол явъя гэж явцдаг шүү дээ. Тэгээд харин нэг үжил явцдаг шүү дээ. Бүгдөрөн нэг хэсэг нь бол ярангүй харж нутгийн өөрчлөлтийн хөгжилтэд бас өчөө өргөх хэрэгтэй. Дахиад нэг хэсэг хүмүүс бас дээшээ явж бас том ажлын виси босгох хэрэгтэй. Тэр том виси босгож байгаа дахиад нутагтаа ирээд бас вис босгож болно шүү дээ, тийм аа. Тэндээс ирж энэ висээс босгож болно гэж вис өөрөө боддог. Энэ зөв буруугийг өөрөөсөө мэдгүй. Тийм юм юу ч гэсэн хийж л байх хэрэгтэй. Хийхгүй зүгээр гэрээ суухал их амар. Одоо манай их сургуулийн оюутнууд бас зарим хийдэл алдсан оюут байдаг. Одоо өдөртөө юу их болохгүй, ямар тийм зориг байхгүй, өсөл мөрөөдөл гэж байхгүй. Тэгээ зүгээр л ингээд өдөр өнгөрөөгөө тоног тоолоод би дахиад ч ээж авчин чамаа нэг нас харан ажиллах тийм ихтэй тийм усуд байдаг. Ингэж болохгүй зүгээр л юм хийгээд л тэр ингэж хэлдэг аливаа нэгэн зүйлийн их хөлс ч гэсэн бага хэрэгээс үүсдэг шүү гэдэг. Чиний бүхэлээ явах гэсэн юм чинь өндөө авчлал чиний өлмөд орчин л байгаа. Чи яаж явна гэсэн асуудал. Ямар нэг төвчөн төрнэг бол чи өнөөдрөөс л эхэлж хийж хийх хэрэгтэй. Тэгээд бүгдээр нь хийгээд л их олон юмсаар алдаад хам өсөлт нь он. Ер нь одоо танай хорт ингээ ярилж асуусан. Манай өөжигчд бас биднээс ярилж байгааг сонсоод их баярлж байхаа гэж бодож байна. Учир нь манай их сургуулийн оюутан, манай Монгол оюутан ийм хэр тултараа бүр бодож байна. Үүнийг л манай соёлоо бас бодож байна. Манай амьдралаа бас бодож байна. Цаашаа юу хий гэсэн бүр бодол өөрөө их тодорхой байна. За ингээд өнөөдөр одоо танай хоёрын ийм сайхан ярилж байгаа гэсэн их баярлж байна. За манай оюутнуудын дотор бас ийм сайхан содон оюутан байхад одоо биднээс үжигчээ төлөөлж ер нь та нартаа бас талархаж байна. Илүү хүн одоо манай оюутны дотор ийм сайхан шилдэг оюутан ариун гарч иж Монгол соёлоо гэж чармайхаа одоо бас хүсэж байна.